Сайн байцгаана уу? Та бүхэнд энэхүү контентыг үзэж байгаа өдрийн мэндийг хүргэе. Энэ удаагийн контентоор copy trading үйлчилгээний талаар танилцуулах болно. Copy trading нь та өөрөө арилжаа хийхгүйгээр мэргэжлийн ашигтай арилжаачны арилжааг төлбөр төлөн автоматар хуудах юм. Төлбөр нь ихэнхдээ ашиг олсон тохиолдолд олсон ашигаасаа дагсан арилжаачиндаа тодорхой хувийг өгдөг. Жишээ нь та $1000 байлаа. Нэг ашигтай арилждаг арилжаачин өдөрт 3 арилжаа хийгээд даасныхаа 5% ашиг олдог байг. Тэгвэл таны даасч гисэн тэр арилжаачны арилжааг автоматар дагаж яг адилхан арилжаахийн 5% ашиг олно гэсэн үг. Олсон 5% ашигаас арилжаачиндаа тодорхой хувийн төлбөр төлнө. Тус төлбөр нь ихэнхдээ ашигын 20% байдаг. Эсвэргээрээ тус арилжаачин алдсан тохиолдолд тааж мөн алдагдал хүлээнэ гэсэн үг. Энэхүү copy trading үйлчилгээг энэ нөхцлөөр хангаж өгдөг платформуд дэлхийдээр маш олон байдаг. Тэдний нэг нь Deriv юм. Та Deriv дээр дансаан энэ үйлчилгээг сонгосноор өөрөө арилжаа хийхгүйгээр ашиг олох боломжтой. Мөн алдагдалд орох магадaltaй. Ашиг олох болон алдагдалд орох хэсэг нь таны дагахаар сонгосон арилжаачнаас хамаарна. Энэхүү үйлчилгээнд Deriv брокерийн зүгээс зөвхөн copy trade хийх арилжаачдыг бидэнтэй холбож өгч холбогчийн үүрэг гүйцэтгэн гэрэнгийн нөхцлөөр хангаж өгч байгаа тул ямар нэгэн хариуцлага хүлээхгүй. Та зөвхөн тогтмол ашигтай ажиллаж байгаа арилжаачинг сонгож чадвал ашиг олж чадна. Мөн та өөрөө туршлагатай тогтмол ашиг олдог арилжаачин бол бусдыг дагуулan өөрийн арилжаанаас гадна нэмэлт ордог болох боломжтой. Та өөрийн өдөр тутамдаа хийдэг тогтмол арилжаагаас гин нэмэлтээр дагуулсан данс болгоны ашигаас тодорхой хувийг ашиг болгон авна. Copy trade үйлчилгээг ашигласнаар дараах давуу болон сул талуудтай байдаг. Давуу талын тухайд та арилжаа мэдгүйч ашиг олох боломжтой. Арилжаанд цагийг бага зарцуулна. Туршлагатай арилжаачдыг тунаж сонгох боломжтой. Сул талын хувьд арилжаачин чинь алдаа гаргавал таач мөн адил алдна. Худлаа амлалт өгдөг арилжаачид олон байдаг тул шийдвэр гаргахад хэцүү байдаг. Хамгийн сайн арилжаачныг сонгоход судалгаа маш их хэрэгтэй. Copy trade үйлчилгээг ашиглан өөрийн дансыг дагуулснаар арилжаачинд дараах давуу болон сул талуудтай байдаг. Давуу талын хувьд нэмэлт орлого олох боломжтой. Сул талын хувьд дагаж байгаа дансны тоо болон мөнгөнд дүн нэмэгдснээр илүү хариуцлага мэдрэгдэх тул арилжааны сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж болзошгүй. За энэхүү та Deriv дээр хэрхэн copy trade хийх вэ? Нэгдүгээрт cTrader платформ дээр арилжааны данс нээн. Хоёрдугаарт нээсэн дансаа цэмэглэнэ. Гуравдугаарт арилжаачдын жагсаалтаас арилжаачнаа сонгоно. Дөрөвдүгээрт дагах арилжааг ихсүүлнэ. За тэгэхээр та бүхэн шинээр дансаа Deriv дээр нэн copy trade хийх гэж байгаа бол бисэгний доор байрлах IP линкээр дарж эсвэл энд байрлах QR кодыг уншуулсан дансаа нээгээрэй. Манай IP линкээр дансаа нээсэн хүмүүст дансаа хэрхэн copy trade үйлчлэгэнд холбох, мөн ямар арилжаачинг дагах гэх мэт зүйлсээр зөвлөгөө мэдээлэл өгөхөд бид визэд бэлэн байгаа шүү. Ингээд энэ удаагийн бичлэг маань өндөрлөж байна. Дараагийн бичлэгүүдээр та бүхэнд Deriv-ийн бусад боломжуудын талаар маш олон зүйлсийг танилцуулах болно. Мэдээж би та бүхэнд өөрийн биеэр туршиж үзсэн хамгийн сайн зүйлсийг л танилцуулах болно. Арилжаанд нь амжилт хүсье.